Газрын тосны салбар нь бус салбаруудтай харьцуулахад өндөр эрсдэлтэй салбар юм. Тэр дундаа галын эрсдэл, асар өндөр хор хохирол үр дагаврыг авчирдаг. Иймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эрсдлийн удирдлагад өндөр ач холбогдол өгөн ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Монгол улсын газрын тосны салбарт тэргүүлэгч PetroChina Дачин Тамсаг компани нь Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 300 гаруй цооногоос жилдээ 600 мянга гаруй тонн түүхийн нефть олбордог юм а. Энэ оны 3 дугаар сарын 10-нд PetroChina Дачин Тамсаг компани 19-р талбайд гал гарч баггүй хохирол учруулсан билээ. Бид мэргэжлийн эрсдлийн шинжээчийн хувьд энэхүү осол нь ямар хэмжээний хор хохирол үр дагаврыг авчирч болзошгүй байсан талаар дүн шинжилгээ хийснээр товч танилцуулъя. Олон улсад газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй бүхэл компаниудын технологи нь түүхийн нефтээс тос, ус, хийг ялгаж улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим дээр суурилдаг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй PetroChina Дачин Тамсаг компани газрын тос олборлох технологич мөн үүнтэй адил юм а. Тиймээс энэхүү бүтцийг товч танилцуулъя. PetroChina Дачин Тамсаг компани 19-р талбай нь нийт 374 цооногтой бөгөөд үүний 304 нь нефтийн танкнд газар дор хоолоогоор холбогдсон байдаг. Энэхүү хоолоогоор дамжин түүхийн нефтийн танкнд газрын тос орж хадгалагддаг. Эндээс ялгах байгууламжаар дамжин тос, ус, хийг ялган хийг уурын зүх руу, усыг ус цэвэрлэх байгууламж руу, харин тосыг тос хадгалах танк руу ялгадаг. Тос хадгалах танкнаас удирдлага хяналтын байгууламжаар дамжин түгээх байгууламж руу хуваарлагдаж автоцистернд ачиг. Уурын зүх нь удирдлага хяналтын байгууламжийн дулааныг хангахаас гадна газар доорх дамжуулах хоолойн дулаан болон танкуудын дулааныг тогтмол хянаж байлгах үүрэгтэй. Ус цэвэршүүлэх байгууламжаар дамжсан ус нефтийн цооногт буй тосыг шахах үүргийг гүйцэтгэв. Газар доорх шугамд холбогдоогүй цооногоос автоцистернээр ачиж ирсэн түүхийн нефтийг нийлүүлэх цооногоор дамжуулан үндсэн танк руу нийлүүлдэг. 2014 оны 3 сарын 10-нд түгээх байгууламж дээр нийт 10 машин байсан бөгөөд зүүн талаас 3 дахь машинд гал анх гарсны улмаас нийт 8 машин шатаж улмаар түгээх байгууламж руу гал дамжсан байдаг. Энэ үед удирдлага хяналтын байгууламжаас тус компани ажилтан аваарын хаалтыг амжиж хаасан бөгөөд аваарын хаалтыг хаасны хүчинд гарсан галыг цааш даанчруулж зогсоож чадсан. Хэрвээ энэ хаалтыг хааж амжаагүй гал цааш үргэлжилсэн бол үндсэн байгууламж цаашлаад хоолоогоор холбогдсон бүх цооногуудад дэлгэрэлт үүсч асар их авил авчрах өндөр магадлалтай байсан. Мөн нийлүүлэх цооногт гал дамжсан бол газар доорх дамжуулах хоолоогоор дамжин 19-р талбай тэр чигтээ шатаж дэлгэрэх эрсдэлтэй байжээ. Бид энэ удаа зөвхөн галын эрсдлийн улмаас учрах хохирлын үр дагаварт дүн шинжилгээ хийснээр та бүхэнд товч танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.